35 найз хэмээх шүлэг үзнэ. Зохиолч нь Ж. Дондог. Энэ дэлгэц рүү хараарай. 35 найз гэж юуг хэлж байгаа талаар тайлбарлая. Алт гэдэгт эмэг бөгж гэх мэт алтан нилээд үн хүрэх идэл зэрэг зүйлүүд ордог ба энгийн нэг идлийг хэлдгүүг та нар мэдэж байгаа тийм ээ. Энэ утгаараа номыг зүгээр бичиг үсэг агуулсан цаас биш маш үн цэн бүхий хүнд эрдэм мэдлэг олгож ухааруулж байдаг гэж бичжээ. Тэгээд энэ ном нь өөртөө цагаан толгойн 35 ширхэг үсгийг агуулна. Ах トゥ гэдгийн учир нь цагаан толгойн үсэг томоорооч жижигээрээч номон дээр бичээстэй байдаг. Эрдэмтэй номыг уншиж үзэхэд ухаанд хэлэх эрдэм ном нь өөртөө цагаан толгойн 35 ширхэг үсгийг мөн агуулж байгаа ба том болон жижиг үсгүүдийг эгчдүү гэх үгээр орлуулан бичсэн. Аагаас яа хүртэлх бүхий л үсгүүд салж бутралгүй эв нэгтэй байж үйлс зорилго нэгтэй байна. Үйлс зорилго нь үсгнүүд нийлэн үг бүтээх. Энэ л зорилгын төлөө нэгдэж байгаамаа. Цагаан толгойн 35 үсгээс А, Б үсэг нь хэрэгцээтэй, В үсэг нь хэрэгцээгүй, Г нь хэрэгцээтэй, Ё үсэг нь хэрэгцээгүй гэж ялгагдах үсгнүүд огт байхгүй. А, Б, В, Г, Д, Е, Ёгоос ахуулаад Яа үсэг хүртэлх бүхий л үсгүүд хэрэгцээтэй. Учир нь үг бүтээхэд үсэг бүхний тус бий гэдэг утгаар бүгдийг нь цээжлээрэй. Одоо багш нь шүлгээ эхнээс нь ахуулаад уншаад өгье за. Алтан номын үсэг бид ах トゥ 35-уулаа. Эрдэм номын үсэг бид эгч トゥ 35-уулаа. Үсэг бид эвтэй, үйлс зорилго нэгтэй. Үсэг бүхэн тустай, үг бүтээх хувьтай. Шүлгийг зүгээр нэг цээжээр уншилгүй урын яруу илэрхийлэлтэй унших хэрэгтэй шүү. Тэгэхээр хүүхдүүдээ шүлгээ цээжлэн уран яруу уншицгаагаарай.